За өдрийн мэнд тэгэхээр Robinhood Academy зүгээс явуулж байгаа үнэгүй хичээл цувралын 2 дахь дугаар орж байна. Тэгэхээр өнөөдөр бол арилжааны брокер хэрхэн яаж сонгох болон MetaTrader 5 дээр хэрхэн яаж брокероо холбож оруулах вэ? Дээрэс нь хүн болгон болвол надаас энийг маш их асуудаг байсан. За би өөрөө ч гэсэн анх хийж байхдаа бол иймэрхүү жижиг сажиг асуудал дээр маш их толгоо өвтөж суудаг байсан учраас энэ болгоныг детальчилж оруулахаар шийдэж байгаа юм шүү. За тэгээ хичээлдээ орцгоё. За үндсэндээ бол брокер бол бидний арилжааг дамжуулагч гүүр гэж ойлгож болно. Тэгэхээр энэ зурган дээр харж байгаачлан ритейл арилжаачдыг буюу хувь хүмүүсийг зах зээл рүү холбож өгдөг гүүрээ гэж ойлгож байна. Тэгэхээр тухайн брокер маань бол маш сайн чанартай брокер байх хэрэгтэй. Дээрээс нь онлайн трейдинг буюу өмнөх хичээл дээр үзсэнчлэн 1996 оноос хойш онлайн трейдинг брокерүүд гарч эхэлсэн гэсэн үг. За үндсэндээ брокерийг бол хоёр төрөлд хуваадаг. Non dealing desk болон dealing desk гэж хоёр төрөлд хуваагддаг. Тэгэхээр энэ юугаар ялгаатай вэ гэхээр non dealing desk брокер нь ерөнхийдөө бидний арилжааг брокер дамжуулаад тухайн брокер маань цаашаа зах зээл рүү буюу hedge fund, mutual funds болон банкны тухайн яг оригинал зах зээл рүү бол асуудалгүй явуулж өгдөгөө гэсэн үг. Бидний орж байгаа захиалгуудыг асуудалгүй хүргэж өгч гүүрэн болж өгч чаддгаа гэсэн үг. За харин dealing desk брокеруудын хувьд бол арилжаачдаас орж ирж байгаа захиалгыг дотроо шингээх, маркетыг өөрөө зохиох, лаазуурах, дээрэс нь бол бидний эсрэг арилжаанд орох. Ерөнхийдөө бол арилжаачдыг бол алдуулах зорилготойгоор хийдгээ гэсэн үг, ажиллаа хийдгээ гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар non dealing desk брокеруудыг сонгоснороо та бидний явж байгаа арилжаанууд асуудалгүй цаашаа бодитоор зах зээл рүү явах юм шүү. За энэ гүүрээ бид нар бол дараах шалгуураар сонгох хэрэгтэй. За бидний нэгдүгээрт анхаарах ёстой зүйл гэх юм бол бидний арилжааг цааш нь үнэн бодиттой хүргэдэг байх хэрэгтэй. Саяны non dealing desk ч юм уу, dealing desk гэдэг төрлийг нь бол сайн анзаарах хэрэгтэй. За хоёрдугаарт VTrap буюу татаа авалтыг найдвартай хийдэг байх хэрэгтэй. Тухайн брокер маань татаа авалт хүсэлтийг реквестийг тэр доорнд биелүүлж өгч баталгаажуулдаг байх хэрэгтэй. За олон төрлийн татаа авах сонголттой байх хэрэгтэй. За Visa card болон crypto coin, за дээрэс нь Skrill, PayPal, за тэгээд дээрэс нь өөр ингээд нэлээд олон сонголтууд бол зарим брокерүүд бол санал болгодог. Тэгэхээр ерөнхийдөө аль нэг болохоо байлаа гэхэд нөгөө төрлөөр нь татчих боломжтой гэсэн. За олон улсын лиценз зөвшөөрөлтийн эсийг бас сайн шалгах хэрэгтэй. За аль улсад байрладаг, дээрэс нь ямар лиценз зөвшөөрөлттэй вэ гэдгийг нь бол анзаарах хэрэгтэй. За хэр удаан үйл ажиллагаа доктортой явуулж байгаа гэдгийг нь бас анзаарах хэрэгтэй. За 6 дахь нь бол spread болон commission багатай байх хэрэгтэй гэсэн. За брокеруудын хувьд үндсэн ашигаа бол spread commission-оор бол авдаг. За тэгэхээр non dealing desk брокерууд буюу саяны бидний зурган дээр харж байгаачлан яг үндсэн бидний арилжааг цааш нь явуулдаг брокерүүд бол яг spread commission-оор бол орлогоо олоод явдаг. Dealing desk брокерүүд бол арилжаачдын алдж байгаа мөнгө нь бол тухайн брокерийн орлого болоод үлддэг гэсэн үг. За олон бүтээгдэхүүний сонголттой байх хэрэгтэй. За нэг брокер дээр арилжаа хийх гэсэн чинь зарим нэг хослууд нь байдгүй ч юм уу, эсвэл индексүүд байхгүй, криптонууд байхгүй ч юм уу, тиймэрхүү асуудлууд бас гардаг. Тэгэхээр олон бүтээгдэхүүний сонголттой байх хэрэгтэй гэдгийг анзаарах хэрэгтэй. За 8 дугаарт нь бол гацах болон гап үүсгэх, лаазуурах зэрэг асуудалгүй байх хэрэгтэй. Энэ нь бол нэгдүгээр бидний шалгуур буюу non dealing desk гэдэг брокертэй бол холбогдож байгаа гэсэн. Тэгэхээр яг мэдээний үеэр бол зарим брокерүүд бол гацдаг. Яг чухал мэдээний үеэр гацдаг. Дээрэс нь унтаад сэрэнгүүд өглөө үүрийн цагаар бол нэлээд том гапууд үүсгэсэн байдаг. Өөрсдөө цохиом лаазуурсан байдаг гэх зэрэг асуудлууд бол гардаг. Эдгээр нь бол түрүүний бидний dealing desk брокеруудын хийж байгаа ажил гэсэн үг. Тэгэхээр яг non dealing desk брокерууд бол ямар нэгэн байдлаар мэдээний үеэр гацхгүй байдаг. За дээрэс нь gap бол харьцангуй бага үүсгдэг. Яг зах зээлийн өөрийн gap бол үүсэх үедээ үүсэж байгаа. Гэхдээ бүр байнгын тавтамжтай эсвэл хитрхи том gap-ууд бол үүсэх. Ийм зүйлүүд байгаа бол таны брокер бол энэ dealing desk брокер байна гэж ойлгох хэрэгтэй гэсэн үг. За spread гэдэг үгийг бас хөвчлэн арилжаач сонирхож байгаа хүмүүс бол ойлгодоггүй. Тэгэхээр spread гэдэг нь брокер болгонд өөр байдаг. Яг л голомт банкны гадаад ханш нэг өөр, хаан банкных нэг өөр байдаг шиг тухайн брокерийн санал болгож байгаа ханшийн зөрүү гэж ойлгож байна. Тэгэхээр бидний хувьд бол аль болох spread бага байх тусам бол бидэнд хэрэгтэй гэсэн үг. Та тухайн хослыг худалдаж авахд бага зөрүүнээс нь худалдаж авах юм бол мэдээж арилжаач нь илүү ашигтай явна шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө spread бол багатай байх хэрэгтэй. За зарим ч яг ихэнх брокерүүд бол тусдаа онцгой нэг тийм spread raw spread аккаунт санал болгодог. За энэ яадаг вэ гэхээр spread багатай харин хариуд нь бага хэмжээний шимтгэл авдаг.
үүнийг commission гэж нэрлэдэг гэсэн үг. Тэгэхээр scalp trade буюу маш хурдан цаг дээр арилжаа хийдэг, минутын арилжаа хийдэг, эсвэл одоо маш хурдан орж гардаг төрлийн арилжаачд байх юм бол RAV spread төрлийн аккаунтыг нь сонгоод commission-ыг нь төлс нь илүү ашигтай байдаг гэсэн үг. Харин зүгээр энгийн стандарт аккаунтыг сонгоснороо spread нь яг стандартаараа явагдана. Тэгэхээр таны орж байгаа тэр бага цагийн арилжаанууд бол нэлээд үнийн ханшийн зөрүүтэйгээр авагдсанараа та илүү алдагдaltaй байх магадaltaй гэж ойлгож болно гэсэн. Тэгэхээр өөрийнхөө арилжааны одоо төрлөөсөө хамааран day, swing, scalp төрлүүдээс хамааран RAV spread буюу онцгой аккаунтыг сонгох уу эсвэл стандарт аккаунтыг сонгох уу гэдэг нь бол таны одоо шийдэх хэрэгэ гэж ойлгож байна. За миний хувьд гэх юм бол би IC market болон XM broker дээр бол арилжаа хийдэг. За XM broker дээр бол арилжаа хийгээд за нэг 2-оос 3 сар орчим болж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол XM broker-ыг ашиглахад надад ямар нэгэн асуудал бол үүсээгүй. За Монголд руу чиглэсэн бас олон төрлийн бонус боломж, дээрээс нь хэрэглэгчтэй үйлчилж байгаа үйлчлэгний чанар, харьцаж байгаа одоо тэр клиентаа кэрлж байгаа байдал нь бол XM зүгээс бол маш сайн оноо өгч болно. IC market-ийн хувьд бол харьцангуй үйлчлэгээ бол муу хэдий ч өмнө намайг ашиглаж байхад бол Австралид байдаг брокер, за spread болон за нөгөө нэг арилжааны асуудалгүй явагдах, гацхгүй байх асуудал зэрэг дээр бол IC market бол шаардлага хангаж ажилладаг байсан. За MetaTrader 5 бол бидний брокертэйгээ холбогдох гүүр гэж ойлгож болно. Тэгэхээр та утсан дээрээ эсвэл таблет, ноутбук, PC дээр бол MetaTrader 5-ыг зайлшгүй суулгаж энэнгээр дамжуулж арилжаандаа оролцох болно гэсэн үг. Тэгэхээр өмнөх хичээл дээр TradingView дээр бол бид нар анализ хийдэг гэж ярьсан. Харин MetaTrader 5 дээр бол бид нар арилжаагаа бол брокертэйгээ холбож хийдэг гэсэн үг. За зарим хүмүүс MetaTrader 5 гэхээр брокер гэж ойлгоод байдаг. Энэ маань зүгээр л бие даасан тусдаа платформ буюу таны одоо брокертэйгээ холбогдох гүрээ гэж ойлгож байна. За тэгэхээр өнөөдөр бол MetaTrader 5-ын утасны функцийг бол харуулъя гэж бодсон. За энэ бол iPhone-ы функц дээр харагдаж байгаа. За эхний хэсэг бол MetaTrader 5-ын хамгийн эхний нүрэн дээр ингэж харагдана. За эдгээр хослууд бол таны одоо бүтээгдэхүүнүүд буюу арилжаа их бүтээгдэхүүнүүд гэж ойлгож байна. За энэ дээр жишээлбэл gold байна, Австрали доллар USD байна, pound доллар USD байна гэх мэтчлэн тэ. За энэ маань QS гэдэг хэсэг дээр буюу хамгийн эхний нүрэн дээр байрлаж байгаа. За энэчнээс та enter symbol for search гэдэг хэсгээр энэ томруулдаг шилний зурган дээр дараад өөрт байхгүй одоо энэ watch list дотор чинь харагдахгүй байгаа энэ пэрүүдээ бол нэмж оруулах боломжтой. За энийгээ ингээд хажууд чинь гүйлгээд бас хасах боломжтой. За харин 2 дугаар хэсгээр харагдаж байгаа энэ доор харагдаж байгаа энэ chart гэдэг хэсэг бол таны одоо арилжааны чартыг бол харуулна. Энэ зурган дээр бол settings хэсгийг харуулсан байна. Тэгэхээр энэ дээр юу байх ёстой вэ гэхээр зэрэг таны аккаунтын нэр болон ямар брокерээр арилжаа хийж байгаа. За аккаунтын чинь ID number, за тэгээд сервер нь харагддаг. Тэгэхээр settings руу ороод яг энэ юун дээр бол ботон дээр дарахад болвол дараагийн энэ цонхыг үсэрнэ. Тэгэхээр энэ цонхон дээр юу харагдах вэ гэхээр таны нийтдээ одоо MetaTrader 5 дээр оруулж байгаа аккаунтын одоо нийт тоонууд бол гарч ирнэ. Одоо миний хувьд жишээлбэл XM broker дээр 2 данстай, IC market дээр 2 данстай, энэ бас нэг өөр broker дээр данстай гэх мэтчлэн ингээд энэ одоо өмнө оруулж исэн болон одоо байгаа аккаунтны чинь одоо тоог буюу төрлүүдийг харуулна гэсэн. За ингээд та өөр хэрвээ эдгэр брокероос өөр брокер сонгож байгаа бол энэ дээдлийн нэмэгт опшн дээр нь дарснараа танд брокер хайх сонголт чинь гарч ирнэ гэсэн. Тэгэхээр энэ enter company or server name гэдэг дээр нь бол та өөрийнхөө брокерийнхоо серверийг бол бичиж өгснөөрөө гарч ирнэ гэсэн. Жишээ нь XM-ийг бол XM Global Limited гэдэг серверээр хайхад бол гарч ирдэг. IC market-ыг бол RAV Trading Ltd гэдэг серверээр хайхад бол гарч ирдэг гэх мэтчлэн арай өөр нэршилтэй байгаа. Энэ серверийг яаж мэдэх вэ гэхээр тухайн брокер дээрээ та дансаа үүсгэсний дараа бол тань руу мэйл илгээдэг. Тухайн мэйл дээр бол манайх ийм серверээр бол явагддаг шүү гэдэг серверээ бол бичээд явуулсан байдаг. Эсвэл та тухайн брокерийн сайт руу ороод өөрийнхөө My Account зэс рүү орох юм бол энэ сервер нь бол харагдаж байгаа шүү. За харин дараагийн ээлжинд бол за chart хэсгэн дээр бол ингэж харагдана. Chart хэсгэн дээр дарахад бол ингээд таны одоо арилжааны чинь сонгосон арилжааны чинь буюу сонгосон бүтээгдэхүүний чинь одоо явж байгаа байдал одоо chart нь бол харагдана гэсэн. Тэгэхээр энэ chart бол ингэж харагдана. За энэ дээрээс гадна нөгөө нэг бидний бүтээгдэхүүнээс хардаг хамгийн ихний QS хэсэг дээр арилжааныхаа бүтээгдэхүүнийг нэг сонгоод дарангууд эдгээр сонголтууд гарч ирнэ. За энэ сонголтуудын trade гэдэг хэсгээр дарахад бол та арилжаанд оролцох одоо хэмжээгээ сонгоод stop loss буюу гарах цэгээ сонгоод take profit буюу ашиг аваад гарах цэгээ сонгоод
За тэгээд buy юм уу, sell юм уу, худалдаж авч байгаа юм уу, зарж байгаа юм уу гэдгээ бол сонгоод дарахад бол та захиалганд оролцсноо гэсэн үг. Тэгэхээр дараагийн хичээлийн үзэл дээр бол энэ дээдлэх одоо 0.3 гэдэг одоо энэ лотны хэмжээ ямар учиртай байдаг. Дээрээс нь яг захиалгуудын төрөл одоо энэ market execution гэдэг захиалга ямар төрөл үүдийн өөр одоо ямар төрлийн захиалгууд хийх боломжтой байдаг гэдэг талаарх дэлгэрэнгүй бас хичээлийг бас нэмж оруулна. За өнөөдөртөө бол би утасны функц ингэж харуулж байна. За дээрэс нь бол яаж хэрхэн одоо утаснаас эсвэл одоо компьютероос тухайн брокерийн серверийг бол харах вэ гэдгийг бол харуулчихъя. За жишээлбэл миний хувьд бол XM брокер дээр сая данс нэгээд одоо арилжаад удаагүй байгаа. Тэгэхээр энэ брокерийн хувьд бол би стандарт 2 төрлийн данстай. За $200 челленжийн дансыг бол сайхан нээсэн. За жишээлбэл энэ брокерийн хувьд бол би яаж серверээ харах вэ гэхээр my accounts руугаа ороод оронгууд эдгээр юунууд чинь гараад ирнэ. За тэнгууд manage гэдэг хэсэг рүү дарчих. За тэгэнгүүт таны аккаунт information буюу одоо энэ аккаунтын чинь бүх мэдээлэлүүд гараад ирнэ. Энэ дээр дарснараа таны одоо leverage болон ID number, за сервер те түрүүний одоо энэ зурган дээр харагдаж байгаачлан брокероо сонгох хэсгээр бол ямар одоо серверээр сонгох вэ гэдэг чинь бол саяны одоо энэ аккаунтны чинь аккаунт information хэсгээр бол байгаа гэсэн үг. Тэгэхээр брокерийнхоо юун дээр дараад глобал сервер ч гэдэг юм одоо серверийн сонгоод тэгээ ID number буюу ID number гэдэг маань энэ дээдлийн тоог хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энийгээ бичээд доотлолт нь пассвортаа хийгээд серверээ зөв сонгосноор бол та аккаунтаа амжилттай брокертэй холбоно гэсэн үг байхгүй. За одоо харин компьютерийн MetaTrader 5-ыг бол харуулчих. За компьютер MetaTrader 5-ын хувьд бол утасныхаас арай жоохон өөр байдаг. Тэгэхээр энэ дээр бол таны чарт буюу арилжааны чинь одоо бүтээгдэхүүнүүд чинь чарт нь бол явагдаж байна. За шинээр аккаунт оруулах гэж байгаа бол файл хэсэг дээр дараад open account хэсэг дээр дараад за тэгэл яг саяны утасныхтайгаа адилхан брокерийн серверийг бол сонгоно гэсэн. XM-ийн хувьд бол XM Global гэдэг нэршлэр хайхад бол гарч ирдэг шүү. Зүгээр XM гэж хайхаар бол гарч ирэхгүй. IC Market жишээлбэл IC Market гэчээд яг Raw Trading гэдэг сервер дээр нь бол ажилладаг мэдчлээ байдаг. За Find your company гэдэг хайнгууд XM Global Limited гэдэг гараад ирж байна. За энэ next товчийг дарангууд open demo account буюу virtual money буюу хиймэл мөнгөөр ингээд та хийж болно гэж байна. Эсвэл одоо шинээр open real account нээж болно гэж байна. За эсвэл аль хэдийн exist буюу арилжааны данстай болвол энэ хамгийн доотлол хэсгээр дараад логин хийх хэсэг дээр нь бол ID number ингээд бичиж чинь. Password хэсэг дээр нь бол өөрийнхөө password-ыг бичиж чинь. За энэ server гэдэг хэсэг дээр бол XM-ийн хувьд бол ийм олон серверүүд байгаа. Тэгэхээр энэ серверүүдийг хэрхэн яаж олохыг бол сая хэлсэн те. Ерөнхийдөө account information хэсэг дээр чинь бол энэ сервер чинь байгаа шүү гэж хэлсэн. Тэгэхээр энийг оруулаад finish дарахад бол таны аккаунт амжилттай брокертэйгээ холбогдно гэсэн. За тэгээд ийм ингийн байна. За MetaTrader 5-ын хувьд бол бусад функцүүд нь бол энэ дээр цагийн тайм фреймүүд барьж байна. За энэ хэсэгт бол market watch харагдаж байна. За энэ market watch ингээд алга болчих юм бол view хэсгээр дараад market watch гэдэг даруул ороод. За энэ навигатор нь бас алга болчих юм бол view хэсэг дээрээс навигаторыг оруулаад. За энэ доотлын таны мөнгөнд дүнтэй хэсэг чинь харагдахгүй байх юм бол toolbox-ын дараад оруулаад ирнэ. Тэгэхээр зарим хүмүүс ингээд бүх юм хоосон болчлоо яаж гарах вэ гэж асуудаг. Тэгэхээр эдгээр гурван юунуудыг тохиромжтой бол хийчих юм бол асуудал гараад ирнэ гэсэн. За тэгээд энэ дээр бол арилжааныхаа лотыг өгөөд хэмжээг өгөөд buy юм уу sell юм уу ороход энэ доор бол таны position буюу арилжааны чинь орж байгаа хэлбэр нь бол доор нь хүүгээд харагдана гэсэн. За тэгээд ийм энгийн байна. Өөр асуух, тодруулах зүйл байвал комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээ дараагийн хичээлээр уулзцгаая.